байцгаана уу? Сувдан байна. Өнөөдрийн бичлэгээрээ би та нартайгаа шинэхэн харилцаанд байгаа бүсгүйчүүдэд зориулаад одоо өргөж байгаа залуучин эсвэл болцож байгаа залуучин үнэхээр чамд хайртай юу гэдгийг мэдхий туслах ирчүүдийг одоо эмэгтэйчүүдэд дурласан үедээ хийдэг 10 үйлдэлийг хуваалцах гэж байна. Тэгээд одоо болж байгаа залуугаа ч юм уу эсвэл үерхэд хэсэг хугацаа өнгөрцөн байгаа залуугаа энэ залуу надад хайртай юм болов эсвэл зүгээр л намайг ашиглах гад хамт байгаад байна уу ч гэдэг юм уу те. Ямар нэгэн эргэлзээ төрөөд байгаа бол энэ 10 одоо зүйлийг сонсоод тэгээд хариултыг олж мэдээрэй. За тэгээ бичлэгээ хийхээс өмнө та нартай хандаад хэлэхэд би бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны судлаач ч юм уу мэрэгчлэн бол биш. Гэхдээ мэрэгчлэн хүмүүсийн одоо гаргасан янз бүрийн одоо судалгаануудыг уншиж өөрийнхөө амьдралын туршлагатай холбоо та нартай 10 аргыг базаж ярьж байгаа гэдгийг сайн ойлгоорой. За чиний залуу чинь чамд хайртай бол чамааг харцаараа л чамд хайртай гэдгийг мэдрүүлж байна гинэ. Ер нь дурлсан эрэгтэй хүн хайртай дурлсан эмэгтэйгээс харцаа салгаж чаддаггүй. Тэгээ мэдээж яг өдөржингөө ширтээ сахын цаашаа гэхдээ үе те нэг тийм үе байдаг шүү дээ. Яг ингээд харц толгордог. Сквал ингээд чамайг найзтайгаа юм яриад ч юм уу яаж хаад чамайг ширтдэг те хардаг. Чамд хоёр хамтдаа цагийг өнгөрүүлж байгаа чамтай чухал амиг ярьж байгаа дандаа өдрөө чи хардаг. Ийм байвал чиний залуу чамд дурлж байгаагийн илрэл юм байна. Тэгээд мэдээж эрэг дурлсан эрэгтэй хүн бол тэр дурлсан эмэгтэй нь хамгийн үзэсгэлэнтэй болж харагдаж байгаа. Тийм учраас харцаа салгаж чаддаг юм байна л да. Чиний найз залуу чинь ямар ч үед чамайг номер 1 тавьж чаддаг бол мэдээж эрэг гэр бүл ажил төрөл найз нөхөд гээд тэр хүнд чухал зүйлс байгаа ч гэсэн яаж хийж агаад чамайг дандаа нэгт тавьдаг те чиний хэцүү үед чи хажууд чинь байж чаддаг чамайг одоо хэрэгтэй үед чинь яг тэр хүн байж чаддаг хажууд чинь байж чаддаг тусалдаг уцтаад ингээд ямар нэг үед ярих хэрэгтэй болоход уцаа шууд авдаг мессеж чинь шууд хариу өгдөг ч юм уу те яг ингээд чамд чи бол миний хувьд чухал хүн юм шүү гэдээ мэдрүүлж чаддаг бол тэр залуу чамд хайртай юм байна гэж ойлгож болох юм. Үнэхээр чамд хайртай бол чамайг хүндлэн чамайг одоо хүсээгүй байхад чинь нэмийг хүчилж хийлэхгүй. Дээрэс нь чиний чамтай санаа нийлэхгүй байсан ч гэсэн одоо чамайг доромжлохгүй одоо өөрийнхөө санааг одоо чамд тулгахгүй байдаг юм байна л да. Тэгэхээр чамд хайртай эрэгтэй хүн бол чамайг дандаа гүн шиг хатан хаан шиг тийм мэдрэмжийг өгж байна. Тэгээд бас энэ бас айгүй чухал шүү. Дурлсан үнэхээр хайртай бол хайртай эмэгтэйгээ тэ таалагддаг эмэгтэйгээ эрэгтэй хүн хизээч хүчээр одоо татны харилцаанд орох гэж тэ хүчээр секси харилцаанд орох гэж тэгэж тулгахгүй одоо сүрдүүлэхгүй чи надад хайргүй юм биш тэ чи надад хайртай юм бол чи надтай татны харилцаанд ор тэхгүй бол би ч мас саллаа гэдэг ч юм уу би тэхгүй бол одоо тэ надтай итгэж надтай нэг харилцаанд орч чадахгүй байгаа ийм эмэгтэйтэй би хамт байж чадахгүй гэдэг ч юм уу нэг тийм хүндлэлгүй чамайг амар шаардсан одоо тэ ийм гартаа атгах гэсэн ийм залдах гэсэн иймэрхүү байдлыг гаргадаг юм байна л да. Үнэхээр дурлалцсан чамд хайртай бол чамаа хүндлэн, чамаа цаг хугацааг чи өгнө, чамаа хүсээгүй үед чинь хүчлэх. Юунд ч хүчлэхгүй. Ирчүүд ерөөсөө айгу тийм жоохон бардам хүмүүсэлтэй, ерөөхдөө эго айгу өндөртэй те. Эмэгтэйчүүдээс илүү тийм өөртөө ихтэй айгу бардам. Бусдад ерөөсөө муугаа үзүүлэхгүй тийм хүчтэй харагдахыг айгу хүсдэг. Яа тэгвэл нийгэм нь одоо амьдралын нөхцөл байдал бүгд эр хүн уйлдгүн, эр хүн ийм байх хэвээр, эр хүн хизээд игжсэн ингээд сургацсан. Тийм ч учраас ирчүүд ерөнхийдөө ямар ч хүнд өөрийнхөө сул дорой байдлыг харуулахыг ерөөсө хүсдэггүй. Гэхдээ үнэхээр дурлсан, үнэхээр хайртайгаа учирсан эрэгтэй бол эмэгтэйдээ уйлж байгаагаа харуулж чаддаг. Өөрийнхөө тэ шархалж байгаа хэцүү зүйлийг ярьж чаддаг, сэтгэлээ онгойлгож чаддаг юм байна л да. Яа тэгвэл хайртай хүндээ өөрийгөө бүх зүйлээрээ одоо ойлгуулахыг хичээдэг. Одоо бүтнээр нь өөрийгөө өхийг хүсдэг гэх юм уу да. Тийм учраас одоо мэдээж яг дөнгөж шохоорч байгаа үед бол ирчүүд айгуу тийм мундаг харагдахыг хичээнэ. Яваанда гүнзгий дурлал болоод энэ эмэгтэйтэйг амьдралаа ингээд холбож харж чадчихвэл чамтай ирээдүйг харж чадчихвэл тэр залуу чамд амьдралынхаа хэцүү үеүүдийг хүүхэд насныхаа хэцүү дурсамжуудыг ч юм уу өөрийнхөө нууцыг те нандин нууцыг хинт ч хэлээгүй зүйлээ чамд хэлэхээс хизээч одоо ичгүй хизээч өөрийгөө нэхээс одоо тийг санаа завж эгогоо давж гарч чаддаг гэх юм уу да. Дурлсан эмэгтэйдээ өөрийгөө яг 100% үнээр нь харуулахыг хүсдэг гэж ойлгож байна. Ирчүүд дурлахаараа дурлсан эмэгтэйгийнхээ үзэл бодлыг айгүй чухалчилж үздэг. Тэгээд чиний зөвлөгөө, чиний санал бодлыг сонсохыг айгүй хүсдэг болдог гинэ. Тэгвэл чиний өргөж байгаа залуу чинь сквал болдож байгаа залуу чинь чамаас чи нэг юу гэж бодож байна? Би ингэвэл яах вэ гэж асууж байгаа бол бас чамд дурлж байгаа, хайрлаж байгаагийн шинж юм байна шүү. Дурлсан ирчүүд хайртай эмэгтэйгээ хамгийн түрүүнд найзуудтайгаа танилцуулж өөрийнхөө хүрээлэлд оруулахыг айгу хүсдэг. Тэгээ гайхав бусдад гайхуулахыг те бахархдаг чамаар гайхуулахыг хүсдэг, үзүүлэхийг хүсдэг. Бусдад тэгээ би ийм сайхан эмэгтэй надад байгаа шүү гэдгээ бусдад мэддэгдүүлэхийг хүсдэг юм байна л да. Тэгэхээр чамд хайртай залуу бол чамайг заавал өөрийнхөө хүрээллийн хүмүүстэй танилцуулна. Найзуудтайгаа, ээж автайгаа.
Тэгээд за ээж автаа танилцуулчих юм бол за тэгээ бүр л хоёрын одоо тий харилцаа бүр дараагийн шатанд орж байна гэсэн үг. Тэгээд бас хамгийн гол нь найзууд нь чамтай хүндэлтэй хандж байна уу эсвэл хүндлэлгүй хандж байна уу? Тэрнээс бас маш том юм харагддаг. Үнэхээр найзууд нь чамайг хүндлээд тий чамайг одоо чиний тухай олон зүйлийг мэддэг байх юм бол чиний найз залуу эсвэл чиний болцож байгаа залуу чинь чамд үнэхээр хайртай, чамайг хүндэлдэг юм байна гэдгийг тэрүүгээр нас харж болно. За чиний найз залуу чинь чамтай хамт ингээ ирээдүгөө төлөвлөж яриад тий ирээдүйд хоёлаа ийм хийн, тийм хийн, тэдүүхтэй болно ч гэдэг юм уу. Эсвэл чиний мөрөөдөл ирээдүйн одоо мөрөөдлийн амьдралыг чамаас асуугаад өөрийнхөө ирээдүйд юу боддгоо чамтай хуваалцаад байвал найз залуу чинь чамд хайртай болсон байгаагийн шинжин байна. Тэгээд ирчүүд ерөнхийдөө зүгээр ашиглаж байгаа эмэгтэй гэж юм уу те. Ерөөсө сэтгэл зүрхээрээ нэг сайн холбогдож өгөхгүй байгаа, холыг хамт харахгүй байгаа, дурлаагүй тийм эмэгтэйтэйгээ нэг амар ирээдүг ярьдаг юм байна л да. Ерөнхийдөө найз охин, найз залуу гэдэг хүрээлэлч баг байдаггүй. Ингээд хамт байгаад байгаа юм шиг мөртлөө ерөөсөө ирээдүйн тодорхойгүй яах гэдэг нь ойлгомжгүй байд юм байна. Дурлалцсан ирчүүд бол тэр эмэгтэйд хамаг юм ярихад бэлэн, хамтдаа ирээдүг төлөвлөхөд бэлэн, хамтдаа мөрөөдөж ярьдаг ирээдүг. За тэгээ найз залуу чинь чамайг яаж ч муухай царилж исэн дандаа чамайг хөөрхөн гэж магтдаг тий. Өөр хэрэггүй чамайг өглөө өрвийгээ босч ирэхтэж хүртэл чамайг хөөрддөг. Одоо чи өөртөө ихтгэлгүй өөрийгөө голж байгаа гомдлж байгаа үед хүртэл хөөрхөн штэ игдүүтэй штэ гэж чамайг ерөөхдөө гой хувцалсан үед чи хүртэл ямар гой харагдаж байна гэж хэлдэг, магтдаг бол чамайг анзаардаг гэсэн. Тэгэхээр дурлсан эмэгтэйгээ дандаа гой мэдрэмжтэй байгаасаа гэж ирчүүд хайртай эмэгтэйг дандаа магтаж урамшуулдаг юм байна. Тэгээ дээрэс нь чиний хийх гэж байгаа зүйл одоо чиний одоо хүсэл мөрөөдлийг айгүй хүндэлж ойлгодог, дэмждэг. Чиний айгүй тийм сайн бас дэмжигч байж чаддаг юм байна л да. За тэгээ ирчүүд болохоор одоо дурлахаараа хайртай эмэгтэйгийнхаа хайртай хүмүүстэй бас айгүй татна болохыг хүсдэг юм байна л да. Одоо хайртай эмэгтэйгийнхаа ертөнцид орохыг айгүй хүсдэг. Одоо өөрийнхөө ертөнцид ч гэсэн оруулахыг хүсдэг. Өөрөө ч гэсэн тэр эмэгтэйгийнхаа хүрээлэлд одоо орохыг хүсдэг. Тэгэхээр чиний татна найзтай чинь те чам одоо татна найзууд болж чиний тухай ярилцахыг хүснэ. Одоо гэр бүлийнхэнтэй чинь танилцахыг хүснэ. Гэхдээ заримдаа татна найзтай чинь дэндүү татна нагаад байвал бас болохгүй. Нэг найз чинь тухайл асуугаад байвал бас эвгүй шүү дээ. Яг яах гэдэг юм мэддэхгүй. Тэгэхээр ерөнхийд нь ойлгож байгаа хэ. Үнэхээр хайртай бол чамд хайртай дээ. Чиний хайртай хүмүүс ч гэсэн хайртай байна гэсэн үг. Чиний хизэж одоо нөгөө нэг ээж аваа чинь муулж хэлэхгүй ч юм уу те. Чиний найз чинь гойчлохгүй тэр чинь тийм биз, энэ чинь ийм биз гэж ингэхгүй гэсэн үг. За тэгээ эрэгтэй хүн болгон романтик байх албагүй ер нь тийм байдаггүй. Хүн болгон хайрын хэл өөр тий. Хүн болгон бусдыг хайрладаг хараа арай өөрөөр гаргадаг. Нэг нь айгүй романтик байдаг байхад нөгөөх нь магадгүй айгүй тийм хариуцлагатай тий. Одоо тэр эмэгтэйгийн амлсан амлалтандаа яхаг хүрхийг хичээдэг ч юм. Хүн болгоны хайрын хэл өөр. Гэхдээ чамд үнэхээр хайртай эрэгтэй хүн бол заавал романтик биш ч гэсэн ямар нэгэн байдлаар тэм жижиг шажиг зүйлээр үйлдэлээрээ чамд хайртайгаа харуулж яадаг. Одоо жишээ нь чамд өдөр болгон одоо мессеж үчих ч юм уу те хайртай шүү гэдгийг хэлэх чам руу өдөрт нэг удаа залгаж ямар байгааг чи асуух ч юм уу. Уулз шамжааг бол заавал ярилцах. Эсвэл нэг дэлгүүр ороод ирэхдээ нэг хөрхөн жижигэн чоклад чихэр бариад ороод ирдэг ч юм уу те. Чамайг бодчоо, чамайг чи миний яв чухал шүү гэдгээ үйлдэлээрээ айгу илэрхийлэх хичээдэг. Чиний гарыг дандаа барьдаг байж болно. Одоо манай нөхөр дандаа өглөө болгон ажилдаа явахдаа намайг яг энэ хүүхдээ үнсэж байгаа юм шиг айгу хөрхөн ингээд инхрээлээд үнсээд гараа явдаг. Зүгээр нэг үнсэх биш айгу намар нас эртэл айгу хөрхөн үнсдэг. Ажлаасаа ирээд үнсдэг тий. Манай хүн тийм амар романтик одоо тий нэг тийм амар уран одоо сэтгэмжтэй хүн биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд надад хайртайгаа дандаа үйлдэлээрээ харуулдаг байхгүй юу. Тийм ч учраас надад тэр нь л хангалттай. Тэрнийг би нэг заавал кинонд гардаг шиг залуу байлгах гэж би ч гэсэн ихтэй хайрдаггүй. Яагаад гэвэл миний хайр надад ямар хайртайгаа өөрөө үйлдэлээрээ харуулдаг тий. Надад өгж байгаа халамжаараа намайг гонгонж одоо гуниглаж байгаа үед миний яриаг сонсох ч юм уу тий. Тийм одоо жижиг байдлаар хайртайгаа харуулж идэг. За тэгээ та нар маань миний саяны та нартай хуваалцсан 10 одоо ирчүүдийн дурлсан үедээ гаргадаг үйлдэлүүдийг сонсоод санаа нийлэх хүмүүс бас байгаа ах те санаа нийлэхгүй бас зүйлс байж магадгүй хүн болгон өөр мэдээж хэрэг хүн болгоны бусдыг хайрладаг хайраа харуулж байгаа байдал өөр. Гэхдээ ерөнхийдөө тухайн хүний зан характер хайраа гаргаж байгаа үйлдэлээс үйл хамааран эдгээр үйлдэлүүд ерөнхийдөө ирчүүдийн одоо хайртай хүнээ гаргадаг үйлдэлүүд юм байна л да гэж одоо харилцааны судлаачд үздэг юм байна ерөнхийдөө. Тэгээд дээрэс нь жижиг шажиг өөр юмуд байсан л да. Гэтэ би ерөнхийдөө базаа зүгээр арга болгочихсон. Тэгээд дээрэс нь эмэгтэйчүүд бид нар бас бидний залуу тий бидний одоо үргэлжлэх залуу бид нар үнэхээр хайртай үгүй гэдгийг бид нар өөрсдөө мэддэг байхгүй юу? Мэднэ. Бид нар ч бас таны хүмүүс биш үү мэднэ. Тэгэхээр заримдаа бид нар дурлалтаас ахраад дүлээрээд яг ингээд одоо гаргаж байгаа муухай үйлдэлүүдийг уучлаад тий. Одоо муухай үйлдэлүүдийг ерөөс анзаарахгүй яваад идэг бас нэг юм байна. Өөрийгөө хүндлэхгүй. Тэгээ энэ хүнд би ингээд одоо болохгүй байгааг нэлчих юм бол энэ хүн надаас явчихваа гэж айдаг ч юм уу тий. Яг энэ алдаанаасаа болоод бид нар яадаг вэ гэхээр өөрсдөө
одоо хүсээгүй жирэмслэлт ч юм уу одоо ад жаргалгүй гэрлэлтэд ирээдүйн салах юу нэг өндөр. Яг тэгвэл бид нар өөрсдөө өөрийгөө үнэхээр тэгж хайрлаагүй бас буруу хүнээ сонгосноос болоод бид нар бас алдаа гаргадаг. Тэгээ эмэгтэйчүүдтэй хандаад хэлэхэд чиний найз залууч нь эдгээр одоо 10 зүйлийн ихэнхийг хийдэг болж үнэхээр азтай эмэгтэй юм аа. Залуугийнхан гараа сатгаад битгий тавиараа тэгээд хайртай залууга одоо тий улам бас хайрлаж бид нар ч гэсэн эрэгтэйчүүдийг бас эвдэж болдог. Тэгэхээр бид нар ч гэсэн өөрсөндөө ажиллах хэрэгтэй, хажуудах задаагаа үнэхээр юм мундаг залууг хайрлаад хамтдаа хөгжих хэрэгтэй, өөрийгөө биднээс өөрчлөх хэрэгтэй. Харин чамайг хайрладаггүй, эдгээр зүйлсийг ерөнхийдөө хийдэггүй. Чамайг гоочлдог, гомдоодог, одоо тий сэтгэл зүгээр чинь дарамт хийдэг. Магадгүй бие махбодорч хүртэл өвдөгдөг, дарамтлагдаг. Тийм хүн байвал тэр хүнээс эртгэн шиг зайгаа аваарай. Яагаад гэвэл одоо бид нар өөрчлөн заримдаа эмэгтэйчүүд боддог л да би энэ хүнийг өөрчилчихнэ гэж боддог. Хүнийг бид нар хизээж өөрчлөн гэж байхгүй. Хүн өөрөөгөө л өөрчилдөг. Тэр хүн өөрөө чиний төлөө өөрийгөө өөрчилж чадахгүй бол тэгэл гэрлэлний дараа ч юм уу хүүхдээ болсны дараа өөрчлөгдөнө гэж бүр байхгүй. Тэгээ Опрагийн хэлсэн нэг гоё үг байдаг л да. Хүн чамд өөрийгөө нэг удаа таниулахад эхний удаад нь л итгэе гэж. Ялангуяа эрэгтэй хүн дээр гэж байгаа байхгүй. Чамайг эхний удаа чамд ямар хүн бэ гэдгийг харуулхад нь тэр үед нь итгэл бид нар өөрсдийнх нь зайгаа аваад өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бид нар ингээ тий одоо за ингэсэн юм байна, тэгсэн юм байна гэж шалтгаан өгөөд тэр хүний одоо тэр муухайд байдлыг нь өөгшүүлээд уучлаад яваад байвал тэр хүн дахиад чамд гар урсан бол дахиад гар хүрнэ, чамайг хуурсан бол дахиад хуурна. Тэгэхээр хөөрхөн эмэгтэй минь ээ чи энээс илүү авах тийм эрэгтэй хүн шүү. Тэ сайн залуучууд бол байгаа. Тэ энэ харилцаанд чи ерөөсө гацаагүй. Тэгээд ерөөсө энэ хүнээс алчих юм бол дараа надад одоо тэ сайн хүн олдохгүй бол яана гэдэг тэр айцаасаа болоод бити хүсээгүй аж аргалгүй харилцаанд өөрийгөө төвчээрэй гэж би одоо хэлэх байна. Тэгээд эмэгтэйчүүдээ бүгдээрээ өдрөг байгаарай, өөрийгөө хайрлаарай, өөрийгөө үнэлээрэй, хүндлээрэй. Тэгжээж бид нар өөрсдөө хайрлаж ээж бид нар бусдаар хайрлуулна. Тэгээд дээрэс нь сайн залуучуудыг бид нар бас эвдэж болдог, бүр мундаг улам сайн болгож болно. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нарт бас хамаг хүч байдгийг шүү гэдгийг бас хэлмээр санагдлаа. Тэгээд энэ бичлэгээ энэ дээрээ дуусгая. Та нарт маань энэ төрлийн бичлэг таалагдчихвэл саналаа хэлээрэй. Дараагийн удаа бас би эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны тухай эмэгтэйчүүдтэй хөвчлэн хандсан энэ бичлэгүүдийг бас оруулж болно. Тэгээд миний одоо бичлэг таалагдсан бол та нар маань лайк дараад сэтгэлээ үлдээгээрэй. Ингэснээрээ бас миний бичлэгийг бусад хүмүүст үзүүлэхэд айгүйх тусалдаг. Тэгээ бас надтай хамт баймаар байвал subscribe хийгээд хонхны тавшлуур дээр дарахаа мартаваа. Би гэр бүлээрээ влог хийхээс гадна хүмүүсийн ховийн хөгжил төвшил зориулсан Rise Together болон тэгээ дээрээс нь заримдаа зөвлөгөөнүүдийг хүргэдэг байгаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа түр баяртай. Бид хамгийн гол нь сайн залуучуудыг өөрсдөө олоод тэгээд тэр хүнтэйгээ хамтдаа. Тэгээд сайхан хөрхөн бүсгүй минь ээ. Чи болоо. Бүсгүй минь чи тэг чам хандаад хэлэхэд. Чамд гэж хэлэхэд сайн залуучууд бол байгаа. Тэр залуучуудыг бид хамгийн гол нь өөрсдөө олох хэрэгтэй. Сайн залуучуудыг сайн залуучууд бол байгаа. Тэгэхээр чамд одоо тийм чамтай айгу тийм дурсан эмэгтэйдээ яг өөрийгөө одоо тийм дурсан эмэгтэйгийнхээ өмнө нэг за тийм юм байна. Намайг одоо Нусман өрвигээ тэмдэж гараа.